Жек Лондны зохиол Саран хөндөй. 27 дугаар хэсэг. Өглөө нь Бэл нөгөө хоёр гүнийхээ үнийг тушаахаар хот яв. Саксон яарах тул нөхрийгөө ийм амархан юмд яасан мөнгөний юм бэ гэж байтал тэргэндээ хоёр гүүгээ хөлжчихсэн хурц ирэхэд дэмий адгаснаа ухаарч. Морьдо хөллөх хэрэгслэл хөлсөж авлаа. За одоо посом аваад ир өөрөөцөө. Хаахаа хөсгөр явхад ямар болохыг үзүүлээ. Тэргүүн зэргийн хөсөг нээрэ шүү. Хотоос гарч хээрийн замаар цагаан дэл сүултээ хээгч хоёр гүү хөлсөн чингэлэг тэргээр жирэлгэхдээ Саксон хязгааргүй их баярлаж байв. Баярснаа илэрхийлэх хөгч олохгүй байлаа. Суудал нь өндөр түжлэгтэй, савхин хулдмал тун эвтэйхэн. Тоормсыг нь тун ухаалаг хийснийг Бэл магтан саашаа. Чигд сайхан хатраагаар нь бахархах гэж хатуу таргил замаар явж нэг үзснэ. Өөлөөд их зөкснө. Улаан халз зам уруудын эргэж тэрэгнийхээ болыг талд нь хөртөл шавартай газраар нэг дайруулж Бэлэг удмын адууныхаа тэнхийг Саксонд үзүүлэхийг бодов. Саксон махтхуугээ олж чадан дуугүй болоход Бэл одоо юу бодож байгаав л хэмээн нүднийхээ болонгаар ажиглавал цаатхан шүүрс алдан ингэж асуув. Хоёулаа аялалда хизээ гарч чадна гэж бодож байна. 7 хоноод ч гарч магадгүй. Эсвэл 2-3 сарын дараа ч магадгүй гэж өг бүрээ нягтлан бодож яаралгүй дотроо зовсон байдалтай хэлснэ. Чи бид хоёр авдартай мөртөө дотор нь хийх юмгүй байдаг Ирланд хүн шиг юм да. Чингэлэгтэй морьтой боллоо. Гэтэл тээж байдгүй. Эртээд нэг жигтэйхэн гой буу үтсэн гайхалтай сайхан ид. Ялимгүй хуучи. $18 өгнө гэж байсан. Гэвч бүх тооцоогоо бодвол уг нь чамда 22 калибрийн жижигхэн автомат винтов авч өгмөр санагдах юм. Харин надад бас буугаагнахад 30-30-ийн буух хэрэгтэй. Түүнээс гадна чамд эвхдэг дэгээ хэрэгтэй, надад ч өөрцгүй. Загас барих хэрэгсэл их үнэтэй шүү. Морь тэрэгний хэрэгсэл гэхэд аятаахна нь $5 болно. Чингэлгэн бодох хэрэгтэй. Морьдо бэлчээрт тавих чөдөр тушаа, овёс хийх шуудаа, багсаг багаж хэрэгсэллээс өксүүлэн нэлээд юм авах ёстой. Энд байгаа цагт хаазал хаатын хоёрт яггүй их зардал гарна. Бич бошуухан л явгсан гэж бүр их яарч байгаа хүн шүү дээ гэд зовсон байдалтай дуугай болов. Би л юу бодсон битгий нү нүдийг чинь хараад би мэдэж байна шүү. Тэмтэй Саксон. За яг би үннээ хэлье. Сайн доо жигтэйхэн ууртай хад мөргөж өгөхөөс ч буцхааргүй байна гин аргач өгөө биз. Намайг ганц ч удаа зохиогүй ур чадлаа харуулж чадаагүй гин. Нэг үгээр хэлбэл надаас даага нэхэж байгаа юм байна. Өрөөсөн гараараа үдсэн ч намайг устгах гэх мэтийн элд балаа юм хот даяар ярьж байгаа юм гин. Гэвч энэ бол гол нь биш. Харин хүмүүс бид хоёрын зодооныг үзэх гэж халаглаж байгаа юм байх. Тэр орой үнэндээ мөнгө төлснийг баха хантал юм үзэж чадаагүй л дээ. Одоо бүр маш олон хүн үзэх гинэ. Зохион байгуулагчид нь надтай ярилцаад хотод нэлээд саатсан юм шүү дээ. Чи нааштай ганц үг хэлдэг юм бол яг 14 хоноод хоёул дахиад $300 болох нь. Түрүү чихээс ялгаагүй болно. Сайн доо миний гараас гарахгүй. Намайг хөдөөний нэг болох юм. Тэр зохиолд бол санамсаргүйгээр болсон гэж л бодоод байгаа хүн. Бэлмэн чи өөрөө Фокс хүнийг туйлдуулдаг гэтэл тэрэгчин болсон шүү дээ. Тийм л дээ. Тэгэхдээ энэ бол тийм Фокс биш. Би бүгдийг бодчиход байна. 7 дахь раунд хүртэл хүлээцнэ. Би дээлэхгүйдээ тэгж байгаа юм биш. Харин хүмүүс мөнгөө өгснөх жаал сонирхог л дээ. Нэгэнт тийм нөхцөлтэй болохоор би ганц хоёр зохиулж дэлсүүлж таарна. Гэвч цагаа болохоор эрүүрэн зөгтгөрөн зохиод л тооцоогоод дуусгана. Тэгсэн цагт хоёул юм хумаа аваад ердөөл маргааш өглөө нь аялалдаа гарч болох байна. Тэгэхээр чи юу гэж бодож байна? Зөвшөөрөх үү Саксон минь? Зөвшөөрлөлтөө гэж гуйлаа. Түүнээс хойш 2-7 хоногийн дараа Бямб гарагийн орой үүднийхээ цоож цуурга дуурахад Саксон угсгэж очвол Бэл ихэд ядарсан байдалтай харагджээ. Үсэн сэгсэж, хамар нэг хацар нь хавтсан, чихэн энд тэндээ зулгарч, нүдэнд нь цус хуржээ. Монд чинь тийм ч амар амтан биш байх чинь гэд Бэл Саксонд бөөн алтан зоос атгуулв.
Тэгснээ сандал дээр сууж саксоныг өвөр дээрээ суулгаад би энэ халаад ирэхээр тун яггүй залуу юм. Би уг нь 7 дугаар раундад дуусгачихъя гэж бодсон чинь 14 дугаар раунд хүрч байж л учрыг нэг оллоо. Эрүүн хэтэрхий хэврэг тэр нь л гай болдгийм байна. Уг нь миний бодсноос илүү авхаалчтай зохилтонч гэсэн 2 дугаар үеэс эхлэн зэгсэн хүндэрч байлаа. Ойрын зохилт тун сайтай, даанч эрүүн л хөөрхий. Эрүүгээ шилээр хийсэн юм шиг мөнчих хамгааллаа. Би 14 дахь үе хүрч байж л нэг юм онох чам боллоо. Тэмцээн 14 раунд хүрсэнд би их баяртай байна. Саксон, чи ойлгож байна уу? Би тэмцээний бэлтгэл сайтай байна шүү. Бүр эхнээсээ мэддэж амьсгаад аач үгүй. Нэг мэдгнэл раунд өнгөрөөд хөлмөн төмрөөр хийсэн юм шиг бат бөх 40 раунд ч тэсгэр байлаа. Харин Чикагийн аянганд нэг сүрхэд элсвснаас хойш зориг мохмоор санагддаг болж би чамд хэлээгүй байхаа. Дэмим ярих гэж Кармалт чи Фокс барилдаа гүйлтээр хичнээн их дасгал хийлээ. Тэгэд хүчиндээ итгэхгүй болно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гэж Саксон хэлв. Би л толгоос ихсэрч. Үгүй үгүй, тийм биш. Зүгээр дасгал хийх гэдэг чинь огт өөр хэрэг. Харин үхсэхгээ үзэхийн төлөө жинхэнэ бэлтгэлтэй боксчинтой тулалдахад хөл сөхрөхгүй, амьсгаа чигд, зүрх хамаар гарчих гээд байхгүй, толгой сэрэг, ухаан сарвал байвал өөрөө бэлтгэл сайтай байна гэж үзэж болно. Би яг тийм байсан. Бэлтгэл сайтай маань мэдгдсэн. За тэгээд Саксон үүнээс хойш рингэн дээр дахин азаа туршихаа болъё гэдгээ би чамд хэлье. Хэлсэн үгэндээ эзэн болно. Мөнгө олох нь амархан мэт боловч үүлээ барах юм байна шүү дээ. Үүнээс хойш морины 8-аа л хийж явъя. Тэгээд хоёулаа сарныхаа хөндийг олон олтлоо энэ дэлхийгээр жуулчлаа. Маргааш өглөө нь Юкаягаас эртлэн гарчээ. Посомыг дэлбэгчийн суудлал дээр дундаа хийж явхад баахан мэгдэхтэй улаан амаа ангайсан харагдана. Тэд далайн эрэг рүү шууд явахыг хүсвч хаврын дөнгөж ихэн учир өвлийн бороонд норсон зөөлөн шороон зам хадаж амжаагүй, явахын аргагүй байв. Ийм думар зүг эргэж Сакраментогийн хөндийн дээд хэсгээр дамжин уул толгодыг давж Орегон тийш уруудахын тулд зүүн тийш нуур олонтой нутгийг чиглэн хөдөлжээ. Тэндээс өрн зүг тэнгис тийш эргэх болов. Тэр үед тэнгисийн эрг хүрэх зам нэгэнт хатаж эврэх тул эргийн дагуу явсаар алтан хаалга хүрч болох ажээ. Хаашааш харсан цэцэг навчин дэлгэрсэн новногоон газар байх бөгөөд уулын уг хөндий бүрэн цэцэглэг мэт харагдана. Бээл жухам хүнд зориулж мэддэхгүй яжирсан байдалтайгаар өнхрөө чулуунд замг тогтдогвай гэдэг. Миний бодоход би тэр сүрхий тогтсон юм шиг санагдана. Суурин сууж бишгүй үдсэн мөртлөө би насандаа ийм хөрөнгөтэй байж үзээгүй. Бид хоёрт өөрийн гэсэн гэрийн тавилагч байгаагүй. Өмсөх хувцс, хэдэн хос хуучин амьс, багсаг нь овчноос өөр юм байгаагүй дээ. Гэв. Саксон бөхөж гарт нь хүрэхэд би энэ бол хайрлан өхөртхийн тэмдэг гэж мэдэж байв. Ганц чиний олсон мөнгөөр энэ бүгдийг авлаа. Би ямар ч тус болоогүй минь харамсалтай. Юу гэсэн үг вэ хөө? Чиний тус бүгдэд байх. Бокс тоглоход чийл наддаа дасгалжуулагч болсон гэсэн үг. Чиний ачаар л би цог залбоотой бэлтгэл сайтай байна. Ямар ч хүн сайн дасгалжуулагчгүй бол тэмцээнд амжилт гаргаж чадахгүй. Ер нь чамгүй бол би ямар хилэнцгээр ирэх вэ? Чийл намайг хөдөлгөж Оклендоос гаргасан. Тэгээгүй бол би аригчин болсон уу? Эсвэл урвагчийг хэтэртэл зодчоод юм уу? Ямар нэгэн өөр хэрэг өдүүлээд Сан Квентиний шоронд дүүжлүүлэх байсан биз? Тэгвэл чи одоо намайг хардаа гэд. Ингрийн халаасыг алгадаж одоо адуу мал авах мөнгөтэй байна. Бид хоёр дуусахгүй амралттай хоёр авдаг цалин анчиж амлахааргүй байна. Оклендод морь нийлүүлэх бас нэг шинэ мэрэгжилт явуулчихлаа. Энэ ажилд овоо гаршиж байгааг минь Фрискогийн жүчээний эзэд мэдэх юм бол намайг жууч худалдаачин болгох гэдэл хөөцөлдцгөө. Энэ бүгд бол чиний минь ач. Чи миний амьдралын ариун харшаа. Посом ингэж сүрхээ харахгүй бол би чамаага за харвал харг яадгийм гэд би л бүхэн үнслээ. Өксөх тусам зам бартаатай хад чулуу ихтэйч гисэн тэд уг даваагаараа амархан даваад
алтан намуу багшран ургасан цэлгэр талын дунд орших цэнхэр нуурын хавцал чиглэн буруудаж эхлэв. Хавцлын ерөөлд ер бусын цэнхэр өнгөтэй их ус урсан. Уул толгод үргэлжилсэн урт нуруунаас тэртээ алсадад цорын ганц оргил цэнхэрлэн сүндэрлэх нь энэ хав газрын төв юм уу гэлтэй. Манай аялагчид нуурын хөвөн дээр барьсан Швейцар шинхэн байшинтай айлын гадаа зогсвол атралдсан буурал үстэй, харахаас нүдэнд дулаан хар нүдтэй, герман аялагтай ярьдаг нэг эрэгтэй хүн гарч ирэхэд бас тортой өндөр цонхны цаанаас нэг эмэгтэй инэвхийлэн харж байв. Гоёмсог зочид буудлын эзэн бээлийн гуйснаар мордыг нь хашаандаа оруулж ус уулгах зур зочид буудлыг өөрөө барьсан, харин зураг төслийг нь нөгөө хар нүдтэй атралдсан буурал үстэй хүн гаргасан хэмээн ярьжээ. Тэр бол Сан Францискогийн уран баримлж ажээ. Төрөвчин адил ерөвшин цэнхэр бас нэг нуурын хажуугаар мөрөг сариг замаар биел мордоо залан явах зур. Чи бид хоёр одоо л нэг хүний зэрэгтэй болж байх шиг байна. Пүүгээгээ өрөөд явган явж байсныг бодвол хүмүүс огт өөрөөр үзэх болсныг чи ажиж байна уу? Хазл, хаати, саксон, посум бас чиний чин үнэнч хүнд чинь хүмүүс нүд хужирлаж, саятангууд жаргалаа эдлэн зугаалж явна гэж бодож буй бололтой гэж хөгжилтэй наргагүй ярив. Цаашлах тусам зам нь улам өргөсч, хоёр хажуугаар нь царс хашаалан тарьсан цэлгэр бэлчээрт мал бэлчин. Тинхүү явж байтал дотоод далаа гэлтэй цайвар нуур тааралд гараажвал ар газартаа ирээн тарлан цастай өндөр уулын зүгээс гин үлээх салхинд ус нь ялмгүй долгиод хажим уу. Хязар давга Женев нуурыг их магтдаг байж билээ. Энэ нуур тэрнээс ч илүү сайхан байхаа гэж саксон хэлв. Энэ газрыг нөгөө уран баримлж Калифорни Альп гэж нэрлэж байсан тийм ээ. Би андуураагүй бол тэртээ урд Лейкфорт харагдаж байна. Төмөр замч тавиагүй онгон зэлүүд газар. Сарны хөндөй байхгүй ч гэсэн даант сайхан нутаг юм да гэж саксон нэмж хэлэхэд би зунч там шиг халуун байхаа. Бид хоёрт далайн эрх хавцаал газар хэрэгтэй. Гэхдээ энэ бол үнэхээр зураг шиг сайхан нутаг юм. Оройхны газар буугаад усанд жаахан сэлбэл зүгээр бидтэй гэлээ. 10 хоног аясны эцэст манай хоёр Вильямс хэмээх жижиг хотноо хурч төмөр замтаа золгожээ. Огтланд явуулахар худалдан авсан хоёр сайхан морио Чингэлэг тэрэгнийхээ араас уучгаад явж исэн болохоор төмөр замтай газар ирдэг нь тун сайн болов. Саксон наран чарагдаж гандах янзтай болсон Сакраментогийн хөндийг хармагц. Энд ч үнэхээр халуун газар юм да. Секвоч байхгүй. Уул тайхчаал гүзэлзэгний модож үсэхдэггүй ил хөл цөлтөө газар юм гэвэл бийл. Өнөөх голын хүйлсэрхүү юм. Хөрсөн үржил шимтэж гэсэн тун их хөдөлмөр шаардах юм байна. Цөлгийн хөдөлмөр заагдсан хүн шиг зүтгэх дуртай хүн л ажиллах бах. Гэвч тийм ажил хийгээд яс яаж амарх вэ? Загас барих, ан хийх гэтэл нүхэндээ орчихно. Тасралтгүй ажиллахаас өөр домгүй болно. Энд амь зүх дээр хөрсөн дарвал өөрөөгөө нухалсан дээр гэв. Тэд тэндээсээ умар зүг эргэж тэсвэрлэхүйе бэрхжийн халуун хуурай тоосон донд аяллан үргэлжлүүлв. Калифорни хөндийн хаагуурч явсан хөдөө аж ахуйн шинэ арга барил гэгчийн шинж тэмдэг болсон услах нарийн систем хийсэн буюу хийж байгаа. Захилгаан дамжуулах худас үүсгэх бөгөөд сайхан хашаалсан газар маш олон ферм байгуулжээ. Том эзэмшил газрыг жижиглэн хуваасан нь илт боловч асар том цар сургасан 5-аас 10,000 гаах хүртэл том эзэмшлийн газар бас цөөнгүй үлдсэн нь Сакраментогийн эргээс эхлэн шатам улайсан агаарын хөхмдөг өнгөт мандал хүртэл үргэлжлэх аваа. Мод их шимтэй хөрсөндөл ургадгийм гэж 10 га газрын эзэн фермч тэр хоёрт хэлжээ. Саксон бийл 2 Хазл хаати хоёроо услах гэж замаас гарч тэр хүний жижигхэн жүчээр эргэв. Фермч газрынхаа ихэнхэд жимсний залуу мод суулгаж нилээд хэсгийг нь шувуу өржүүлэх байранд зориулжээ. Саяхан шохойтсон шувууны байр төмөр уцаар тордогдсон хашаанд нь дахианы олон зуун дэгдэхэ бужигна. Жижигхэн байшин барихаар ясыг нь босгосон харагдана. Бэ энэ газрыг худалдаж ав магцаа мод суулгах гэж амралтаа авсан юм. Дараа нь энэ хавийг цэвэрлэж дуустал хотод очиж ажиллаа хийж байгаад одоо бүр шилжиж ирээд байна. Байшингаан барьж дуусмагц эхнэрэн шилжүүлж авчирна. Өрөөнөөс ч гардгүй хүн энэ дэрвэл дээрдэх байх. Бид хотоос гарч амь 100 гэж аль хэдийн шийдээд хэдэн жил бори бокс хээлгүй зүтгсэн улс. Гэт хэсэг чимээгүй байснаа. Цээж дүүрэн амьсгаа аваад
Тэгээд одоо нэг эрх дураараа амьдрах боллоо гэв. Нарны элчинд худгийн ус хүртэл бүлээсчээ. Хүлээ бэтгээ тэр бэлбгэр уснаас уулга. Хүйтингэгч сайхан ус үгүй гэж фермч хэлээд намхан сарвчанд орж цахилгаан залгуур эргүүлэхэд жимсний хайрцгийн хэртэй жижигхэн мотор дүнгнэж эхлэв. 5 ямхын хоолоогоор шил шиг тунгалаг ус усалгааны гол суугаар годогдсноо цэцэрлэгийг нэлдэн усалдаг олон салаа нарийнхан суугуудаар урсав. Үнэхээр гоё байгаа биз? Ус бол өр наха. Ус бол амьдрал, цус гэсэн үг. Харал та нар ийм сайхан юмтай зөөрлөхөд алтны уурхай юу ч биш. Шар аригны газар там. Би мэднэ. Би өөрөө мохлог ажилуулдаг байсан хүн. Бараг насаараа аал хийлээ. Тэгээд ч мөн хурааж газар худалдаж авахтаа болсон юм. Тэр ажилдаа ясны дургүй. Уг нь хөдөөс шүндээсэн хүн болохоор хөдөөгөө л очихын хүслэн болдог байсан. Одоо л нэг хүсэл маань биелж байгаа юм гэд. Юунаас дээгүр үнэлдэг усаа сайдрахын тулд нүднийхээ шилийг арчин харснаа зэйтүү шүүрэн авч гол сувгаа даган явж салбар сувгууд руу урсах замыг нь цэвэрлэв. Би насандаа ийм гайхалтай мохлогын худалдаач үзээгүй болохоор их гарын панцчин юм болов гэж бодсон шүү. Ямар нэг сүр бараа нэр цоо бахта тийм зочид буудалд ажиллаж байсан хүн байх гэж би л хэлэхэд сагсаа. Явхаа чаалаацны энэ хүнтэй ярилцмаар байна гэв. Фермийн эзэн буцаж ирэв. Нүднийхээ шилийг артсаар усандаа илбэдүүлсэн мэт нүд салгалгүй ширтэж маасаа баясах шинж тэмдэг нь нүднээс нь салахгүй байна. Саксон түүний амыг мотороос ахаас жамархан халаач чадах билээ. Анхны иргэсэд 50-аад оны үед энэ нутгийг эзэмшин суужээ. Мексикчууд цааш нэг их хол яваагүй болохоор энтхийн бүх газар сангийн байж. Хүмбэр 160 га газар авчээ. Ямар сайхан газар байсан гэж нэг гаагаас хичнээн их улаан буудаа авч байсныг сонсоход чихэнтэй итгэмээргүй санагдана. Сүүлдээ юм гэдэг их өөр болдог хойно алсын бодолтой махруу шаргууныг нь авсан газраа хിവэр хадгалсан төдийгүй өнхөө муутай хөрш саахалтынхаа газрыг салгаж авчээ. Манай эндх шиг иймэрхүү томхон аж ахуйтай болохын тулд яггүй их газар олж авах хэрэгтэй байлгүй яах вэ? Тийм байз. Тэгээд ч томхон нэг нь жижигэн залгиж дууссан байх юм. Саксон Марк Холлын ярьж байсныг санаж. Үнэхээр мөрөдөө тоглоомчт нь завшжээ гэхэд фермч цаашаа толгой дохиод өтгсөн ухаан зарж баахан газартаа болж аваад томоохон аж ахуй байгуулж адуу малын хашаа сарвч босгож байшин барилгаан тойруулан жимсний мод суулгаж цэцгийн мандал хийхэд нь залуус нь баян тарган амьдралд халууран үржид харахын өвчин тусаж хот суурин газар тэнэд алга болжээ. Харин газрыг даанч нүнжиггүй цөлбөн сүйдлэх талаар хөгшин залуугүй бүгд нэг адил байж. Тэд хэдэн жил дараалан учиргүй их ургац авахыг л хичээж байснаас биш. Газрынхаа хүч чадлыг хадгалж хамгаалах гэж огт бодолгүй байсаар хувхай хоосон шороо болгожээ. Эцэст нь цөлбөн хоослоод хоосон цөл болгоод хайсан тийм том аж ахуйн ормор та нарт бишгүй тааралдана. Өдгөө бурхны авралаар тийм том аж ахуйтнууд үгүй болж оронд нь бедметийн өчүүхэн жижиг аж ахуйтай хүмүүс энд нутагших болсон юм. Хэдэн жилийн дараа гэхэд энэ хөндөө минийх шиг цэцгэлэн хөгжих жижиг газар болоод хуваагдсан байхгүй. Бэд яаж байгааг та нар харж байгаа биз дээ? Бэд бол буудаа ургаж чадхаан болсон шимэн барагдсан муу газар аваад усалж бордож тордсоор иймэрхүү л болгож байгаа улс шүү дээ. Бэд уулнаас ч ус татсан, хөрсөн доороос ч гаргасан. Саяхан нэг өгүүлэл уншсан чинь альва амьдрал тэжээлээс нь шалтгаална. Харин тэжээл нь уснаасаа шалтгаална гэсэн байна. Ургамлын 1 фунт тэжээл үйлдвэрлэхэд 1000 фунт ус хэрэгтэй. 1 фунт маханд төмөн фунт ус хэрэгтэй гин. Нэг жилд хүн хэдий хэрийн ус уудгүй тоон орчим. Гэтэл 200 орчим фунт эдэшний ногоо 200 орчим фунт мах иддэг гэж бодоход ногооны ус 100 тонн, махных 1000 тонн болох нь. Ингэхээр та мэтийн хамын алхам бүсгүй жилд 1100 тонн ус хэрэглэх нь байна шүү дээ. Иймд хүн уснаас хичнээн их хараат байдаг нь тодорхой байна. Манай эндхэн хөрсөн дор шавхагдашгүй их усны нөөц байгааг бид олсон. Тэгэхээр хэдэн жилийн дараа энд Бельгийн хүн ам шиг шигүү хүнтэй болно доо гэв.
Дөнгөнөх жижигхэн моторын хүчээр газар дороос татагтан гарч 5 ямхын хоолоогоор годогдох улсыг бишрэн харах фермч маань эхэлсэн яриагаа мартаж бодол болон гөлрөөд аялагчдын яваад өгөхийгч анзаарсангүй хоцров. Ийм хүн хүмүүст арих уулгаж байсан гэх ямар ч хүнийг архинаас гаргах үе юм да өгнө гэж би л хайхна. Тэр сайхан усыг ботхоос хожиминд нутаглан суух азтай хүмүүсийг ботхоос сайхан санагдчих байна. Тийм. Гэхдээ эн чин сарны хөндий маань биш шүү дээ гэж хэлээд инээд алдахад Саксон. Биш л дээ. Сарны хөндийг зохиомл аргаар услах хэрэгцээ байхгүй. Ерхөг буюу малын тэжээлийн бусад ургамал тарбил юу юм гэхээс биш. Чи бид хоёрт бол ус өөрөө дороос нь ориглон гарч ирээд газрын маань усалдаг. Захаар нь цэнгэг устай сайхан гол урсаж байх тийм л газар хэрэгтэй гэж Саксон өгөө хэлж дуусаагүй байтал би л цөрх загастай эргээр нь уд мэт янз бүрийн модтой мөн загасаа барьж болох гүнзгий биш хайртай сэлж шумбах бололцоотой гүнзгий дуу газартай байвал зохино. Уснаас нуух гэж нохоо, галуу, туулаа бас бууг ирдэг бол гэхэд Саксон. Нух хөндөд нь дуут бялцав хажиргэн тагтаа шууд гүрд гэдэл том бараан хэрэм модот мөчөрт дүүлж байхгүй бол ямар хэрэг байх вэ гэж нэмж хэллээ. Ингээд бодоход манай сарны хөндий яггүй зүйл болж таарах нэ. Бид хоёр тэр хөндийг олно гэж чи бодож байна уу гэж би л хаатын нуруунд дээр суусан ялааг ташуураараа өргөх зур бодлогошронгүй хэлв. Саксон бүрэн итгэсэн байдалтайгаар толгой дохиод еврей хүмүүс хөсөлд газраа мормончууд Ютаг анхны хэрэгсэд Калифорниг олсон шигэ олно. Эзэн хичээвэл заяах чинь гэж Оклендээс явхад минь хэлсэн зөвлөгөө өгөхийг санаж байгаа үсттэй гэв. Цагаан дэл сүултээ эвэжилхэн хоёр хээгчгүй хөлөлсөн гоёмсог чингэлэг тэрэгтэй аялагчид маань өв сургамлан цэцэглэн дахин сэргэж буй үр шимтэй хөрс бүхий нух хөндийгөр умарцаг улам ахин явхдаа Велос, Ред, Блаф, Редийн хотод түр өнжин хонон, Колюс, Глен, Техам, Шаст нутгийг дайран өнгөрөв. Би нэлээд олон фермаар орсон боловч Оклендд явуулах саймар буруугаас илүү олдсонгүй. Би л ирчүүлтэй адуумар хилэлцэж байхад Саксон эмгтээчүүдтэй ярилцж байв. Сүүлдээ хайж буй хөндийн энэ нутагт байхгүй юм байна гэж Саксон лавта бодох болов. Редийн хот хүрээд Сакраменто мөрөнг заваар гатлан гарч өдөржин дов толгодтой буюу тэгш цагаан тал газраар яв. Улам бүр зовёртой халуун шатаж бод бодргон хорчин хатаад үхэж сөнсөн мэт санагдана. Тэд Сакраменто мөрөнг дахин гатлах болоход Кеннетийн төмөрлөгийн асар том үйлдвэрийн газрыг олж харсан ба өв сургамлынхын байдлыг үзээд гайхахыг нэгэнт болсон байна. Өчөөхөн мусан байшингууд нь эрг арлын амсар дээр шувууны үүрмэт овоох тэр үйлдвэрийн суурангаас бушуухан гарч явахыг яарав. Хэдэн бээр урт сайхан гэгчийн засмал замаар нь явсаар Сакраментогийн нэг хавцал руу шурган оржээ. Хад зохиотой энэ газарт замыг нэлээд янзлан бартаа багтаа болгосон боловч цаашлах тусам хэтэрхийн нарийнхан тул би л өмнөөс ирэх тэрэгтэй мөргөлдөж болзошгүй хэмээн хаширлаж байлаа. Доош харахад голын ус чулуурхах харгаагаар эрчлэн хөөсөрч дэгдэх мэт мяралдсан урсах буюу том өхөр чулууг галзуу мэт мөргөн саяхан тэдний явж ирсэн чилгэр хөндийн зүг хойноосоо хөөцөлдөн уулгалах ам. Заримдаа зам өргөссөн газар Саксон жолоо барьж бэл морныхоо нурууг төрөв боловч амраах санаатай зэрэгцэн алхана. Саксон ээлжээр явган гин. Бэл их зөксөр газар мордийнхоо амьсгааг даран зогсоход Саксон бууж хоёр гүнийхээ толгойг илбэн эрхлүүлж зогсох бөлгөө. Бэл тийм сайхан амьдтыг харах бүр урман сэргэх шиг болно. Бас багин согсон банзлынхын доогуур хөрөн өнгийн даавгаар ороосон хөл нь сүмб шиг шулуухан харагдаж алтлаг хүрэн тансаг костюм өмсөн эхнэрийн үгээ улам гойгойд улаа бутарсан байхыг харах бүр зүрхнийхээ угаас баярлаж үгээр илэрхийлээ гэвч үг олдомгүй санагдах ажээ. Саксон өөдөөс нь мөн тийм баяртай нүдэрээ харахагаад ухаалаг шудрах харцыг нь гинэт цайвар манан бүрхэх мэт болов. Би л үг хэлэхгүй бол дотор нь зохилдож багтрам санагдахад хүүмэн гэж дуалдахад Саксон ихэд баярлан хүүмэн гэж өөрийг нь өхөрдөв. Тэд хайрцгийн үйлдвэр нэг жижигхэн тосгоны орших хөндөд хоноглоход шүдгөө шамшхар өвгөн цэйлгэр нүдэрээ чингэлэг тэргийг анивчин хараад та нар юу үзүүлэх нэв гэж сонирхон асуужээ. Тэд хад зохион цэргийн мундаг цайз шиг агаад чичрэн долгиолох цэнхэр үньярт дөл цацраах мэт Касл Грэг суулын хажуугаар явж өнгөрөв.
Жалгын нэгээр явж байтал Шаастуулын цас дөргөл анх удаа ягаартан гяз хийх нь нов ногоон жалганы дунд шингэх нарны сүүнгэр үзэгдэл мэт санагдсан боловч манай илагчид түүнээс хойш олон өдрийн турш алсын барааг нь харж явсан билээ. Энэ өксөрөөс гараад гинэт ирэхэд тэртээ алсад Шаастын оргил дахин харагдахаар барахгүй. Одоо нэгэнд хоёр оргил гялалцах цасан хочлог нь үзэгдэх болжээ. Аялагчид бээрээр өгсөн өнжин хонон ахихад Шааст шин талаа харуулan янз бүрийн хэлбэртэй болж зуны цасан өмсгөл нь гялтгана. Тэнгэрт кино гарч байгаа юм шиг л харагдаж байх чинь гэж биелхэлэхэд Саксон. Яасан сайх юм? Гэхдээ л энд сарны хүнд байхгүй юм да гэв. Зам дээр хөрөн хилэн дэвссэн мэт үе олон ирвэхэ үйл манан шиг бужигнан босож энэ байдал хэдэн өдрийн турш үргэлжлэв. Хамар турхирах мордын хөл доороос ирвэхэ бөөнөрөө нисэн хөөрхөн зам өөдөө дэш цойлж юмд харагдах. Агаарт дуу чимээгүй пиг дүүрэн дэрвгнэлдэх тэр үе олон амтэн модны шаргал хүрэн навч мэт салхинд хөөгдөх ам. Тэгээд бөөн цөөнөр хашаанд наалдах буюу замын хажуугаар татсан услах сувгийн усанд орж өгнө. Хаазл хаати хоёр ирвэхийг төдхөн тоохоо болж эмзэглэхгүй байхад Посум ердөөч тайвшрахгүй уурсан хуцаж байлаа. Морийг ирвэхэд таслаа гэж сонсоогүй юм байна. Энэ лав үнийн $50 нэмэгдүүлэх байх шүү гэд бил инээлээ. Орегоны хэлээр Роуг мөрний хөндөө ороход та нэг юм хэлнэ. Газрын дивааж нь тэндэл байгаа. Цаг агаар нь гойд, газар орны байдал үтсгэлэн төгөлдөр жимсний цэцэрлэгүүдтэй. Цэцэрлэгүүдээс 200% ашиг олно. Тентхийн нэг га газар $50 үнэтэй гэж нутгийн хүмүүс хэлж байв. Чөтгөр аваг даанч бидний бенчин хөрөхгүй юм байна та гэж бийл өнөө ярилцаж байсан хүндээ сонсогдохоор холдсон хойно хэлв. Саксон хариуд нь сарны хөндөд алимны талаар юу байхыг мэдэх юм алга. Харин нэг бийл, нэг Саксон, Хаазл, Хаати, Посум гэгчдээс бүрдсэн капиталаас төмөн хувийн аз жаргал олохыг би мэдэж байна гэлээ. Тэд Сескио нутгаар нэвт явсаар өндөр уул даваа давж Эйшленд Медфорд хүрээд ширэн урсгалд Роуг мөрний ирэг дээр бов. Гайхмар сайхан үцгэлэнт газар юм. Гэхдээ л сарны хөндийн манд биш гэж Саксон хэлэхэд би л зөвшөөрч. Биш ээ, сарны хөндий биш гэлээ. Бэл тэр орой мөрний мөс шиг хүйтэн хоолоогоор татсан усанд цаг шахам зогсож уурга арайхийн ороож байж нэг том гэгчийн цөрх барьж ялалт байгуулсан баатар мэт хашгирсаар уснаас сугасраг гарч ирэв. Грант даваанаас умар зүг эргэж Орегоны уул шимт хөндийнүүдийг дамжин цааш явж байхдаа Саксон эзэн хичээвэл заяа хичээнэ гэж урдаас мэддэг хүний байдалтай хэлв. Нэг удаа бийл анхныхаа авалсан бугаан өвчиж Умиква голын ирэг дээр сууж байхдаа Саксонд Калифорни дэрэг бол дэлхийд Орегоноос өөр сайхан газар хааж байхгүй гэж бодох байсан байх шүү гэлээ. Орой бугынхаа махнаас идээд тамхиан зууж өвсөн дээр тохиолдон сунан хэвтэж байхдаа сарны хөндий гэж ерөөсө байхгүй байхаа. Байхгүй ч гэсэн яах вэ? Бүх насаараа ирэлхийн биз ингэхээс илүү надад хэрэггүй гэж биэл хэлэхэд Саксон эрс мэтгэж яалаа гэж сарны хөндий би олдох ёстой. Бид заавал олох хэрэгтэй. Дандаа ингэж тэнэж биш болохгүй шүү дээ биэл минь. Дандаа ингэх юм бол чи бид хоёрт золцгон хаазалч, золцгон хаатич, золцгон биелийч гэвэл бийл золцгон Саксонч гэж нэмэрлэв. Золцгон Посумч гэж Саксон яаран хэлээд бугын хавирга их сонирхон хэмлэх нохоогоо өхөөрдөн толгой дахин гараа явуулав. Хариудан Посум уурлан ярзаан эрхэрч гарын хариал хацчихсангүй. Посум гэж Саксон гомдон зэмлэх байдалтай хашгираад гараа дахин явуулахад бийл битгий наадах чинь хараатан ууралчихвал яаж ч мэднэ гэв. Посум улам сүртэй архирч ясаа харамлан улайран хэмлэж нүдэн тогшноор гялалзсан сэрвэний ус нь босчээ. Сайн нохой хэмэлж буй ясаа булаалгана гэж байхгүй. Ясаа булаалгадаг тийм нохойг тэжээгч хэрэггүй гэж бийл Посумыг өмөрч хэлэхэд Саксон эн чинь миний надад хайртай Посум минь шүү дээ. Нэг мөн яснаас илүү надад хайртай байгаасаа гэж би хүснэ. Бас тэгэд миний өхөнд орж байвал таарна. Алив нааша Посум ясаа орх одоохон орх. Чамд чих байна уу үгүй юу гэд гараа аяархан явуулахад
Улам ууртаа чанга ирхэрч гарын зуух нь халаг болов. Араатныхын зөн цаанаасаа болохгүй байна гэж хэлсэн шүү. Чамд хайртай ч гэсэн цаадах чинь тэр зөнгөө дийлэхгүй байна. Ясаа бусдаас харамлах нь зөв. Тэгтээ төрсөн гэхээс харамлах ёсгүй. Ясын заавал орхиулна гэж Саксон мөчөөрхөв. Ийм нохой их ууртай Саксон минь чи оролдож байж бүр уурыг хүрчихнэ. Гэвч Саксон зөрүүдлэн газраас цуцал авч за одоохон ясаа орхи гэхэд Посом улам ууртай архиж урахыг завдан өнөөх ясаа бүх биеэрээ хаацайлан харамлав. Саксон цохих дөр үзүүлэн далайтал Посом ясаа гинт орхин өөрөө хөлбөрөн унаж дөрөн хөлөө дээш нь харуулan чихээ хулмайлгах хагаад нүдэнд нь уучлал гуйх байдал илэрч нулимс дүүрэн гүйлгэнэ. Би л мэл гайхаж үгүй хэрөө ямар сүрхий юм бэ хараач Саксон. Намайг аврах алхаа өөрөө мэд гэсэн шиг элэг цээжээ чамд тавьж өгсөн байх шүү. Яг л за би энд байна алах гэж байгаа бол няц гიშгүүлэхэд бэлэн байна. Би чамд хайртай би боолчин байна гэсэн чи би энэ ясыг харамлахгүй байж чадахгүй. Зөн совин минь надаасаа хүчтэй юм байна. Одоо яана гэхв намайг албал алдаа гэж байгаа юм шиг хэмээн шивнэж хэлв. Саксоны уур нэн даруй гарч нулимс нь мэлтгнэн гөлгөө гар дээр авлаа. Посом ихэд баярлан гангинаж би айтруулан чичирч нүрийн долоон уучлалт гуйж буй бололтой. Саксон чичрэн дагцсаар байх зөөлөн биед нь хацраа нааж алтан цөрөгт ягаахан хилт минь ээж нь уучлалт гуйж байна. Ээж нь чамаага дахиж хизээч зовохгүй. Майхан онгор минь маа харж байна уу? Чиний хэмлэх дуртай яс чинь энэ байна. Маа идээрэ гэж дуулах мэтэр эрхлүүлэн өхөөрдөд доош нь тавив. Гэсэн ч гөлөг ясаа тоохгүй өөдөөс нь хараад яах учраа олохгүй байгааг ажихад зөвшөөрлөгсөн эсхийн лавта мэдхийг хүсч өөрөг хөсөл хоёр нь хоорондоо тэмцэлдэж буй мэт ажээ. Саксон ав гэж хэлээд өгөхөд сая ясандаан ойртсон хэрнэ гинт дахин чичирхийлж толгоогоо өлийн өөдөөс нь яах вэ гэж асуух мэтэр харав. Саксон инээмсэглэн дахин дохиход Посом дотор нь онгой бололтой баяртайгаар шүүрс алдан үнэт эрдэн мэт хавирга хэмлэж гарлаа. Би л бодол хийснэ. Хүмүүс яс булаацалдсан нохой шиг ажлаа булаацалтан зодтолдог юм гэж Мерседесийн хэлдэг чинь зөв шүү дээ. Энэ бол зөв юм. Посом чамайг урчхаа алдаад байсан шиг би ч гэсэн урагчдын төөшрөөнд буулгадаг байсан маань аргагүй юм. Үүнийг тайлбарлах боломжгүй. Хүн хийх ёстой юм ал хийн. Ямар нэг юм хийж байгаа бол чухам яагаад гэдгийг тайлбарлаж чадсан ч чадаагүй ч хийх хэрэгтэй учраас л хийж өгөх хэрэг. Макманусыг гүйлтийн уралдаанд орж байхад нь хоол хөл рүү мод шидэд унгаж байсан учраас тайлбарлаж чадахгүй байсныг санаж байна. Хүн хийх ёстой юм хийдэг учраас л тэр шүү дээ. Миний мэдэж байгаа л энэ байна. Манайд сууж байсан Жими Гармоныг би ямар ч шалтгаангүйгээр хөөгд явуулчихж байсан. Огн тэр үнэнч шудрах сайн залуу. Гэтэл надад тэр хүнийг хэмхтэлсэх хэрэгцээ болоод байсан. Ажил хаялт бүтэлгүй болж хавьорын хамаг бүхэн ой гутмаар санагдаж байсан цаг. Би шоронгоос гараад гар минь идгэрч байх үедээ тэр хүнтэй дахин тааралцсан. Харин энэ тухай чамд яриагүй юм байна шүү. Депод очсон чинь нэг тийш явчихсан байсан. Хүлээж байгаад олж уулзаад уучлалт гуйсан. Яагаад би заавал уучлалт гуйх болсон бэ гэх юм бол би бас л мэдэхгүй байна. Гэхдээ урдн хүнийг зодоход хүргэж байсан тэр хүчил намайг уучлалт гуйхад хүргэсэн бололтой. Өөр зам надад байгаагүй бололтой. Ийхүү би л Амко мөрний ирэг дээр хоноглох тэр шин амьдралын бодит учир явдлын тухай гүн ухаан зарж байхад Посом түүний хэлэх үгийг хэрэг дээр нь нотолж буй мэтэр бугын хавиргыг хурц шүдээрээ ховдоглон химлэж байлаа. 27 дугаар хэсэг төгсөв.